За Ираны дан удахгүй дуусаж магадгүй сураг гараад байна шүү манайхаа. Хэдхэн цагийн өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social дээр мэдээлэл гаргасан байна. За тэрээр Америк нэгдсэн улс ойрхон орнууд дахь цэргийн ажиллагааны зорилтуудаа хүрэх дөхөж байна. Тиймээс цэргийн ажиллагаагаа бууруулахаар зэхэж байна гэжээ. За Ираны пуужин харах чадамжийг бүрэн устгасан, зэвсгийн үйлдвэрлэлийг бүрэн сөнөөсөн, агаарын хүчин, агаараас эсэргүүцэх чадамжтай үгүй хийсэн, цөмийн зэвсэг хийх сөхөөгүй болгосон. За мөн бүс нутгийн холбоотнуудаа өндөр хэмжээнд хамгаалсан. Ормосын хоолойг ашигладаг улсууд нь харин чөлөөлөхөд гар бие оролцох хэрэгтэй. Америк бол энэ хоолойг ашигладаггүй шүү дээ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа гэжээ. За 3 сарын 22-нд буюу Нэм гарагт төв цэнгэлдэх хүрээлэнд Мунигийн хамт олон маскот бага насны хүүхдүүдэд хүрэлцэн ирсэн хүүхэд болгоноос аздан шалгаруулах юм байна. За скутер мөн брендийн мундаг дух бэлгэлэх юм байна. Та бити хоцроорой. За нэг олонний анхаарал татаад байгаа бас нэг нүүд нь Америк нэгдсэн улс 2018 оноос хойш Иранд эдийн засгийн 20 арга хэмжээ тавиад исэн. За энэ 20 арга хэмжээг бас төр цуцалсан байна. За үүнийг Америк нэгдсэн улсын Эрдэнэсийн сангийн дарга Скотт Беннет тайлбарлахдаа газрын тосны үнийн хөөрөгдөлтийн эсрэг тэмцэж хийж байгаа, Ирантай тэмцэж хийж байгаа үйлдэл гэж тайлбарласан байна. Ийхүү Иран 15 тэрбум доллартай тэнцэх хэмжээний гол төлөв Малайз улсын иргэдээр байгаа газрын тосоо чөлөөтэй худалдаалахаар болсон байх юм.